өглөө мостод өгсөн малтай зарлахад сэтгэл санаа айгүй хэцүү санагдчихсан. Манайх Сүхбаатарын хаалцсан сумын 4-р багт амьдардаг. Тэгээ амбол зургуулаа. Тэгээ түрүү жилийн хавар 2 малаа хуулаад, энэ жилийн өвөл бас малаа хуулаад, одоо нэг 10 эд ямаатай үлчээд. Нийт тэрэг манайх ч гайгүй өсчихсэн чинь 300 гаруй 430 юм байсан. Яг цаахаа өсдөхийн даваан дээр тэгэл малг болсон да. Хинти аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн Алтархуугийн ариуна. Манайх одоо 400-аас одоо цөөрсөн. Хүлээлэх юм биш тийм үглэх л хүлээлэх юм. Адуу хонь 2 дэх ширүүн жилийн мал гэж тэгжлээ. Тэ 50 үрж байгаа дэстэй. Настай усууд үзээгүй гэж би ч одоо явууц. Намайг Зол Жаргал гэдэг. Хинти аймгийн Мөрөн сумын Чандган багийн иргэн 1500 энэ жил 1500 орчим мал тоолуулсан. Тэгээд 1500 орчим маллаас ерөнхийдөө 500-600 орчим л хорогдчиход байгаа юм да. Малтай л сайхан жаргал шүү дээ. Малжуулах төсөл мөсөлөхөд бид эдийн нас нь яддаг юм билээ. Хитэрдэг юм бэл. Манай хүн чинь 50 гарцсан болоо. Би бас хэлж үзээгүй шилж үзсэн дээш өдөрлгүүд. Нас хитэрсэн гэдэг идэв юм бэл. Яг одоо тулгамдж байгаа асуудал гэх юм бол ерөнхийдөө малчдын зээлэл гэж нэг асуудал байна. Манайх ч яг бас ч юмтай үлдсэн байна шүү дээ. Бусад малчд гэдэг утгаараа одоо нөгөө бүр айхтар бас малаа бүгдийг хорогдуулсан 5-10 малтай болсон байгаа шүү дээ. Тэдний одоо жишээлбэл зээлийг одоо төр хугацаагаар хойшлуулсан гэдэг. Төр хугацаагаар хойшлууллаа гэдэг ямар ч нэмэр байхгүй тий. Бид нар чинь төр хугацаагаар 5-6 сарын дараа эргээд нөгөө мал нь босоод ирэхгүй шүү дээ тийм ээ. Тэгээд төлөх боломж байхгүй. Бас нэг бусад малчтай бас бодож үзэх юм бол бас зээлийн асуудал аяга чангал санагдаад